Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 22 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. The miracle is not to fly in the air or to walk on the water, but to walk on the earth. Chinese proverb. За тэгэхээр өнөөдрийн маань перцепт болохоор хятадын зүрд зүг байгаа мэн. Гайхамшиг гэдэг нь тэнгэрт дүүлэн нисэх биш. Эсвэл усан дээр алхах биш. Харин гагцгүй дэлхий дээр алхаж яваа маань гайхамшиг юм аа. Өнөөдрийн перцепт маань маш энгийн хэрнээ нэг тийм чамин зүйлийг ингээ хүндсэн юм шиг санагдаж байна л та. Яагаад гэвэл бид нар нөгөө нэг ойр байгаа ертөнцийн өрөөсөө нөгөө нэг хардггүй гэж ярьдаг шүү дээ. Хажууд байгаа ертөнцөөсөө харахгүй холоор хайгаа яваад байсан байна гэ. Яг л тэр шиг бид нар ингээ өдөр болгон босоод алхаад наашаа цаашаа ингээл явж байгаа ч гэсэн ер нь хэр олон удаа та би чинь ингээ алхаа явж байгаад үнэхээр баяртай. Эсвэл бол би ингээ алхаа явж байгаа нь үнэхээр бүр гайхамшиг юм аа гэж ингэж бодож исэн удаа ер нь бол бараг байхгүй бах тий. Тийм ч учраас хэдүүлээ өнөөдрийнхөө перцептийнхаа сургаалын дагуу хажууд байгаа эрдэнэсээ харцгаая. Тэр нь заавал ингээд яг энэ перцептний дагуу ингээд их дэлхий дээр алхаж байгаа даа ингээ бүр ингээ гайхамшиг мэдрээ гэсэн утга бас биш л тий. Тэрүүгээр бас хязгаарлагдахгүй яг биш гэхээр жоохон тийм байна. Хязгаарлагдахгүй. Жишээ нь өглөө нэг хаяад амар гоё амарчсан сэрдэг дээ. Тэр чинь бас нэг бодлын гайхамшиг. Жоохон ховор тохиолддог. Гэтэ үнэхээр бүр нэг тийм гоё сэргэг ингээд сэрдэг үе гэж байна. За ингээд ажил руугаа ингээд явж явах замд нэг хүнд туслаад амар гоё ингээд чин сэтгэлээсээ инээж байгаа танд ингээд нөгөө нэг баярлсан талархснаа илэрхийлээ чин сэтгэлээсээ ингээд инээж байгаа хүнтэй таарлаа гэдэг ч юм уу. Эсвэл бол явж байгаа зам дээрээс мөнгө оллоо. Ийм жижигэн зээл ч гэсэн яг уул нь бидний хажууд байдаг гэрнэ. Бид нар нөгөө нэг анзаарч харахгүй улмаас тэрийг ямар гайхамшигтай юм бэ гэдгийг мэдэрч чаддаггүй байгаад байдیں۔ За тэгэхээр өнөөдрийн манд даалгаар болохоор хэдүүлээ өөрсдийн хажууд ямар жижиг юм шиг хэрнээ бид нарын анзаардаггүй байсан гайхамшиг байсныг та яг энэ подкастыг сонссны дараа олж харсан бэ гэдгээ доор комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаар үгээр өндөрлөцгөөе. Та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.